асуудлууд нь улам нэмэгдээд байна шүү дээ. Ерөнхий сайдын зүгээс. Тэгэхээр энэ бол ямар ч байсан л ийм хүн бол одоо нөгөө легитим чанараа алдсан тийм хууль ёсных байх тэр чанараа одоо сонгогчдын дунд бол алдчихж байна. Уучлаарай. Тэгээд энэ нөгөө хууль ёсны байх чадвар гэдэг чинь их чухал юм. Тэрийг бол ерөнхийдөө бол алдчихлаа гэж харж байна. Тэгэхээр цаашид бол одоо ингэж хүчээр тийм ингэж гүрийж байх ерөн шаардлага байхгүй болов гэж бодож байна. Тэгээ улс их орноо бодох хэрэгтэй. Тэгэд одоо ерөнхий сайд солигдсноор юу ч гацхгүй, юу ч зогсохгүй. Тэр бол ерөөсөө ямар ч асуудалгүй. Тэгээ энэ хүнээс хамаарч энэ Монгол улсын хөгжил яваад байгаа хэсэг юм шиг юм яриад байна л да. Энэ бол тэгж хүмүүсийн тархийг угааж болохгүй. Хураахтай холбоотой хуулийн төслийг яриад байгаа тийм ээ. Дандаа л тэгдэм. Баялагын сан хинч эсэргүүцээгүй хөрөнгө яг ингээд өөрөө ч гэсэн шалгуулад асуудалтай байвал хөрөнгөө хураалгах шаардлагатай гэдэг дээр чи бүгд санал нэгдэж байгаа шүү дээ. Энийг эсэргүүцсэн хүн нэг ч байхгүй. Энэ тэгж ярил тэр хууль нь орж ирээчгүй байгаа. Орж ирээд энд хилцээл тэгэнгүүт нь ингээд акц хийгээд байгаа юм огт байхгүй. Дандаа худлаа яриад байгаа байхгүй юу? Майгүй муухай худлаа яриад их шудраг бус байгаа байхгүй юу? Баялагын сан чи аль нодлон батлагдсан 24 онд. Баялагын сангийн тухай хууль. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө ямар нэгэн гацаа саад байхгүй. Дээрэс нь одоо мань митийг л баг те ингээд зохион байгуулаад бид нар тэр хүүхдийн өмнөөс тэр найз охинд нь бэлэг өгсөн юм уу? Тийм биз дээ. Чи бид нарт ямар ч хамааралгүй асуудал байгаа байхгүй юу? Хууль батлагдчих чаа нөгөө баялагын сан руугаа одоо хөрөнгөө татъя, баялгаа татъя гэхээр одоо баялаг хувьчлаад авчихсан хүмүүс одоо эсэргүүцээд байна гэдэг л байр суурийг яриад байна шүү дээ. Тийм баялагын хувьчлаад авцсан ямар хүмүүсний эсэргүүцээд байгаа бид нар огт мэдэхгүй шүү дээ. Би бол удаа дараа хэлж байгаа шүү дээ. Одоо энэ ерөнхий сайдад дутуу юм алга тий карманда хамаг намаа хийчлээ. Тэр одоо муудалцаад байгаа тэр ожаргал захирал те бусад бүх том компани захирлуудыг тэр эдийн засгийн зөвлөлдөө аваад 7 хоног болгон цуг бүр ингээд өөдөөдөөс хараа суугаад хуралдаж идэм билээ шүү дээ. Би энийг хараа эхлээ бүр өөрөө шоконд орсон шүү дээ. Хөө энэ ч одоо өөрөө хажууд нь те бараг одоо 7 хоног болгон ингээд уулзаад ингэжээж яхаараа тэр асуудал байдаг бол өөрснөө хоорондоо ярихгүй ингээд хамаагүй зүгээр үг үзэл бодлоо илэрхийлж асуудал шүүмжлэлтэй хандсан хүмүүстэй холбоод байгаа юм би. Танихгүй, мэдхгүй хүмүүсийг хооронд нь ерөөсөө нэг юм юмыг шүүмжилж болохгүй юм уу? Тэ? Одоо шүүмжлэлээд байгаа мөртлөө зүгээр ингээд амьд үлдчихэж байгаа хүн нэг ч байхгүй. Та нар анзаараа. Шүүмжлэлээ бүгдийг нь аваад тэр хан руу ингээд наагаад байгаа байхгүй. Тэр хан нь одоо МСС ч юм уу, тэ, элбэгдэрч ч юм уу, баяр цогт ч юм уу. Гэтэл үнэн эрэхтэй бол ямар ч асуудал байхгүй. Тэгээд энэ гадуур байгаа одоо манай Ахмад үеийн төлөөлөл улс төрчдийг бас түгээсгээд авцсан. Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд болгоцсон. Тэгэхээр энэ хүнд бол ерөөсөө үлдсэн тийм одоо хүчин байхгүй юу? Намууд авцсан, бизнесмэнүүд авцсан, тий? Одоо дийлсул хүмүүсийн гадуур байсныг нь авцсан. Бүр юу дутлаа гэж 5 жил ерөнхий сайд хийлээ. 6-7 жил тий одоо төрийн өндөр дээд албан шалыг хаашлаа. Бүр одоо юу дутсан гэж ингэж авирлж байгааг нь ерөөсөө ойлгохгүй. Тэгэхээр энэ хүн бол тэгээд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Наад зах нь байхгүй юу? Наад зах энэ чинь одоо нэг Японд бол нэг шоколад гэж байгаа шүү дээ. Шоколад төсвийн мөнгөөр авснаасаа болоод огцорж байгаа байхгүй. Гэтэл те ийм ёсортхуунгүй үйлдэл байхгүй да. Одоо мөнгө нь хэнийх нь бол тусдаа бас асуудал те. Гэхдээ ямар ч байсан л ийм асуудал тарьсан, үүсгэсэн. Тэгээ хариуцлага хүлээх ёстой л гэж би байр суурьтай байдаг шүү. Монголын намыг дангаараа одоо засгаа барих хэрэгтэй. Одоо энэ хамтарсан засгийн газрыг задлах хэрэгтэй гэж одоо ерөнхийлөгч одоо шаардж байна гэдэг ч юм уу тийм мэдээлэл сошиалаар яваад байна л да. Тэгэхээр эндээс одоо магадгүй гарах үр дагавар тий ардсан нам одоо засгаас гарах юм уу гарахгүй мүү гэд ийм асуудал яригдвал ер нь одоо гишүүнээ. Гишүүний хувьд бол би яг бүр анх бол за бас хамтраад те нэрээ энэ ардын нам чинь чадахгүй 8 жил ухамтлаа штэ. Чадахгүй байгаа юм бол бас ороод туслаад үг. Те манай ардсан нам чинь бас их таригдлахоо сэрэг бас их тийм болж гээд ингээд нөгөө намын удирдлагыг шахаад идэг. Тэгэхээр яг одоогийн энэ өндөрлгөөс гэдэг шиг те одоо энэ 10 сарын дараа баг ингээ харахад бол хамгийн чухал хөгжлийн түлхүүр бол биш штэ. Баг шүүмжлэлт сэтгэлгээ сөрөг хүч юм байна. Хүчтэй сөрөг хүч. Энэ хоёр дээр л энэ парламентын засаглал, парламентын арчлал тий ер нь энэ нийгмийн арчлал тогтдсон байх гэж би бол бүр одоо хатуу итгэлтэй болсон. Энэ шүүмжил сэтгэлгээ байхгүй байсан бол яах юм бэ? Та нар өнөөдөр төсөөлдөө
120 сургуулаа те нэг хүний командыг хүлээгээ сууж исэн бол өнөөдөр нэг ийм асуудал үүсэх байсыг би бол бас гайхал байна. Тэгэхээр шүүмжлэн гэдэг чинь айгүй сайн байхгүй юу? Хүн болгонд бас заяадагч тийм чадвар биш. Тэгэхээр шүүмжлэл сэтгэлгээ чухал юм байна. Гэхдээ мэдээж дандаа хувилбар дэвшүүлж явах хэрэгтэй тий шийдэл дэвшүүлж явах хэрэгтэй юм байна. А дээрэс нь бол заавалчгүй сөрөг хүчин байх хэрэгтэй юм байна. Тэр нь тэгээд хүчтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг одоо энэ өнгөрсөн хугацаанд би л хувьдаа маш хатуу ойлголоо. Тийм учраас одоо сөрөг хүчин нь бол яг сөрөг хүчнийхээ ажлыг хийх хэрэгтэй юм байна. Түүнээс биш ингээд нэг карманд нь очиод наалдчихдгүй юм байна. Дэлхийн түүхэнд ер нь энэ улс төрийн намуудын засаглалын түүхэнд ер нь бараг байхгүй хаа. А мэдээж энэ пропорционал элемент бүхий сонгуулийн тогтолцоо гэдэг чинь мэдээж нөгөө олон намын одоо тогтолцоог дэмжсэн ийм тогтолцоо тий. Тэгэхээр мэдээж олон намууд орно парламентод. Энэ бол сайн үзэгдэл. Нөгөө олон ургалж үзэл чинь тэнд уралдах нь шүү дээ. А гэхдээ яг нөгөө олонх болж чаддаггүй учраас одоо нөгөө Германы жишээ бид нар авдаг те Герман одоо Израиль гэдэг ингээд олон жишээнүүд байна. Аль нэг нам нь яг одоо дангаараа засаглах хэмжээнд олонх болдоггүй учраас яадаг бах нь хамтардаг байхгүй юу. Түүнээс биш таг ингээд те бүрэн ганцаараа ингээд засаглаад явах боломж нь байсаар атал ингээд авч яах гэдэг чинь ард нь нэг юм те ингээд намтай юутай хээтэй намын барих гэсэн башир арга байсан байл гэж би одоо өнөөдөр бүр бодож байна. Тэгэхээр эн чинь бас нэг тийм хүн болгон тэгэж бас амаа бариулж өдөлөхгүй шүү дээ эн чинь тий. А тангараг өргөссөн улсын хурлын гишүүд байхгүй юу? Таныг бас одоо баяр цагт үг заалаа. За МСС-ийн гишүүний гэдэг янз бүрээр ингээд нэрлээд ч юм уу иймэрхүү мэдээлэл гараад байна л да. Тэгээд бас хоёул уулзсных энэ дээр таас тайлбарлаа. Одоо энэ дээр би зөндөө тайлбар хийсэн. Би од жаргал захиралтай бараг таарлалгүй за бараг 25 жил болж байгаа юм билий. Би саяхан ингээд бодож үзэхгүй юу. Тэр 98, 99 онд ч юм уу 2000 онд юм уу тэр нөгөө JCI байгууллагт би байгууллагынх нь ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж ирсэн. Намайг талигаж зориг агсан тэр байгууллагт оруулж ирсэн. За тэгэнгүүт тэр хин чин одоргол захирал чинь болоод дараа нь гасангийн гам болд гэ дараа нь жаргал гэ зөндөө олон хүн байж байгаа байхгүй. Тэр бүх хугацаанд би цуг байсан ажиллаж ирсэн. Тэгэхээр од жаргал захирлын туслахыг би хизээч хийж байгаагүй. Од жаргал гэдэг хүний би нарийн бичиг хийж байгаагүй. Би JCI Монгол гэдэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хийжсэн. За тэрнээс хойш би нэг ч таараагүй, нэг ч уулзаагүй. Одоо ёстой 25 жил болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ MCS гэдэг нэг юм одоо нөгөө хойтлын бороо уухаа гэдэг шиг юм үсгчээл тэгэл шүүмжилсэн хүн болгоныг аваач наагаад байгаа. Гэхдээ энд байгаа хүмүүсийг бас бүгдийг нааж илэн шүү дээ. Бүгд MCS-ээс захиалгатаа ууж байгаа ус нь MCS гэж байгаа байхгүй. Тэгэл эн чинь эндээс чинь те яагаад холбоод байгаа юм. За баяр цагт дарга гэх юм бол баяр цагт дарга чинь намын тэргүүн дэд дарга. Би бол намын дэд дарга гэдэг утгаараа намын шугамаар сонгуулийн өмнөх нэг жил гаруй өмнөөс бол баяр цагт дарга буцаж ирсэн шүү дээ. Улс төрд байхгүй байж байгаа те. А тэр хооронд чи би бол бас өндөөл тайлбарсан. Би чинь бас улс төрөөс ангид 15 жил байж байгаад 19 онд би тэгж хариулын ардын намынхантай би 3 жил цуг ажилласан байгаа байхгүй. Гэхдээ би чи төрийн албаа хаагч зөвлөг. Тэгээд би чинь буцаж нөгөө сим хийчихсэн гэрмийн сэсгэрч гэсэн ээж минь гэдэг шиг би чинь арцлан намдаа буцаж орж байгаа шүү дээ 19 он. Тэгэхэд баяр цагт дарга байгаагүй тэр үед намд лав 20 он. Тэгээд би чинь 19 20 оноос хуулаад нөгөө од клуб гээл те нээлттэй арчил open democracy байхгүй юу уг нь. Тэгсэн чи тэрийг бас од болгоод хувиргаад байгаа ш. Тэгээд тэр нээлттэй арчил гээд клубээ би чи өөрийнхөө үеийн те намынхаа залуучуудтай нийлээл байгуулаад 20 оны 100 сонгуулийн дараа клубээ байгуулаад идэвхтэй үйл ажиллагааг сүүлийн 5 жил явуулсан байхгүй юу. А баяр цагт дарга сүүлийн жил гаруйгийн өмнө буцаж ирсэн шүү дээ. Намыг бас эвлүүлж нэгтгээд өгөөчээгээд миний бодлоор баяр цагт даргыг урьж энэ нам авчирсан арслан нам. Тэгэхээр энэ хоёр хүнтэй ямар ч холбоо байхгүй. Одоо би бүр энэ сэдвийг ярихаасаа баг залхуу өрөөд идэг болчихлоо.